Анима нэгэн амьдрах хүслээ алдсан хүний дүр зургаар эхэлж тэр залууд нэгэн захиа очдог. Орж захиаг уншихад бид нар түүний өнгөрсөн төв рүү шилждэг ба тэрхүү багтаа нэг найзтайгаа нэлээд дотн байхаас гадна оройчулж найз нь гэрээс нь гарах гэтэл гэрийн эзэгтэй түнд мөнгө өгөн ээжээгээ сайн харж хандаарай гэж хэлдэг. Хүүхэд нь түүнийг гаргаж өгдөг. Энэ хүүхдийг Анжело харин Кортио. Энд ирсэн шалтгаан нь Анжелогийн төрсөн өдөр байсан учраас ирсэн юм шиг байна лээ. Кортиог өнгөрөхөд ирсэн зам руу нэг машин зөвлөж удалгүй Анжело болоо түүний дөлөөчи аавыгаа эрхийг мэдээд шүүгэндээ нуугдсан байхаа горно. Аав нь чирж удалгүй араас нь хэдэн хүмүүс орж ирээд дансны дэвтрийг өгөхийг шаардаж аав нь ч энд байхгүй гэд банкнд байгаа гэснээр зодтолдод. Анжелогийн дүүнч дэслэгүү гараад аав нь ч бас нэлээд үзэлцэж эцтэй гэхэд аав нь дүүн ээж нь гэд бүгдээрээ алуулдаг. Энэ аним дээр бол хүний аим юу ч биш зүгээр л тоглоом. За юу. Өөр хүн үлдсэн байна уу гэдгийг шалгахаар нэг хүн түрүүний шүүгийг нэхэд Анжело байдгүй. Тэгээд боломжийг харж байгаа зүхтах гэж байхдаа нэг хүнд нь буудуулан гаалтаж анц ямдагоор нөгөөх нь ондоггүй. Ганц найз болох Кортиогийн дэрч Кортиод сэтгэл санааг дэмжих гэж үзээд өнөөдөртөө тайван унтдаа гэд гэртээ онолдог. Энэ хөдөлгөөнөөр баяртай гэдгийг хэлдэг юм шиг лээ. Өглөө нь энэ хөдөлгөөнийг хийгээд явцдаг. Тэр явдлаас хойш хэдэн жил өнгөрнө. Анжело мөн Кортио хоёрч томорсон байхаас гадна Кортио бүр арх хүртэл нэрдэг болсон байдаг. Тэр архийг нь уух хүн чи мафид илсүүл нэлээд их мөнгө олон доо гэхэд Кортио мафиг чинь би үзэн яддгаа гэдгийг хэлдэг. Удалгүй хэн мэддэхгүй хүн орж ирээд архийг нь дээрэмдэж авах гэтэл Анжело болиулдаг. Анжело Кортиотой ярьж байгаад би энийг чинь мафийн зармаар байна гэхэд үгүй гэсэн ч хар багын найз нь болохоор зөвшөөрдөг байхгүй. Тэндээ нэг хуйлтай тэр хууль нь арх дарсыг хориглох хууль. Энэ дотор л бараануудаа солилцож авдаг юм шиг байгаа. Ортол архины мэрэгчлэн ах мөн түүнийг хүлээж авах машин дээр нь Фанго гэх хүн ирээд манай архинаас суулгаалдаа ямар овоо юм бэ гэж зодотгдог. Манай хоёр архиа зарчих гал амсуулах гээд нэг аяган тундгалтал. Яг зархын дааван дээр гай газар доороос гихчээр Фанго гэх хүн ороод ирсэн Неро гихчийг хайж чи юу гэд Кортио руу гүтгээд Анжело худлаа ярьж хайж байгаа юм чинь би гэд ойртож Фангог барьцаалж Кортиог солилцдог. Энэ бол нэгтэм чухал хэсэг биш болохоо тэгээд явчлаа шүү да. Кортио арх нэрдэг болохоор CS-ээр одоо ярил молотов хийгээд шидээ зүхтдэг. Зүхтэж байхдаа Фанго гихч хайгаад байсан гар болох Неро Венеси гихч нөхөр нь энэ байдаг юм да. Энэ Ванити гэгч нь нэлийн цуутай гэр бүл болохоор түүнийг алахын тулд хүмүүс араас нь ирсэн ч яаж игээ зогтож өдгөө энэ хүртэл явцсан байгаа аахгүй. Неро Анжело Кортио хоёрыг нэгэн хормон дээр дагуулж түүнээс архийг нь авт өгнө гэд авах гэтэл Анжело бэлэг гэд бодчих гэд өгдөг. Кортио ч хурдан явъя л та энэ амар газар чинь баймааргүй гэд Анжелод хэлдэг ч сүртэй хариулдаггүй. Энэ нь энэ тайртай тэгээд энэ нь энтэй гэрэлцэн энэ нь тэгээд энэ дургу. Энэ гэрэлж байгаа залуу нь өөр гэр бүлээс гаралтай. Тэгээд энэ дээр ирээд би одоо танай гэр бүлийн гишүүн гэхэд гар зөрүүлдэг. Анжело Неротой танилцахдаа нэрээ худлаа хэлж Авелио гэж нэрээ хэлдэг. Неро бас түүнтэй хамт байх хэдэн хүмүүс хооллож ууган чаваас энэ бүх гэр бүлийнхэнтэй сайхан харилцаатай баял гэж охиноо одоо өөр үүсэл гаралтай хүнтэй гэрлүүлж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ энэ нөхөр нь гэр бүлийнхаа хүнийг одоо тэдний гэр бүлд алдсан болохоор уурлаад Фангогч нь алнаа гэж чичрээд байгаа юм байлээ л дээ. Авелио Кортиотой хамт байхад гаднаас Вано гэх төрөний хүн гарч ирэн одоо Фангог алуулах ажил өгдөг. Гэхдээ тэр алалгаа өөрийн гараар биш шинээр танилцсан хүн болох Авелиогоор хийлээ гэд Авелио тэр очтол бодох зүйлгүүд хийгээ гэдэг. Гэхдээ нэг болзолтой хэрвээ хаалчаадвал Венети гэр бүлд орохыг зөвшөөрвөл хийнэ гэснээр нэг шийдэлд хүрдэг. Кортио ч угаасаа найз нь болохоор чи эрүүлүү солиотой өгнө гэхэд нэгэн захиа өгөн аавын минь найзуудаа гэж хэлдэг. Оройн нь Фангогийн гэрийн гадаа ирсэн Авелио арх ууцсан хүн болж үжиглэж түүнийг өөр газар суу гэж хэлэн зодох хүнийг арх хамтлах уу машин цуй гэд оруулцдаг. За ингээд байшин руу ороход асуудал байхгүй. Фанго нэг эмэгтэйгэр бүстүүлж байхад нь одоо бүстүүлж байхад нь Авелио бууддагч бултаа додлгоо тэр эмэгтэйг одоо урдаа бариад зогтцдаг. Буундуу гарахад Вано ч ирж өөрийнх нь хүнийг алсан хүнийг мэддэг. Вано нь Анжелогийн аавыг алсан хүмүүсийн нэг нь байсан болохоор буудчихдаг. Орко гэх бүлгийн хүмүүс хооллож байхад Фанго гаднаас орж ирээд хідэн үг хэлж сөргөлтөө дамждаг. Авелиог Ванити гэр бүлд илсүүлэн хол замд аялаж хотоос гардаг.
Замд явж байхдаа нэг өрөө Авилио Неро хоёр хамт түүдэг галын дээр гээд элдвийн зүйл ярилцаж, Авилио Нерогоос анхны хийсэн ажлыг асуухад бид нар Авилиогийн аавтай Неро холбоотой байдгийг мэдэж авдаг. Неро аавтайгаа цуглааг ус агагчинд очоод гэр бүлийн хүйс тэмтрэснээ хэлж хамгийн сүүлд зогтох нэг хөг буудсан ч он чадаагүй энэ миний анхны ажлаа гэд хэлдэг. Тэрнээс нь зүгтсэн хүн энэ Авилио шүү дээ, тэ. Яриаг нь сонсдол гэрт нь хитэн хүн орж ирсэн нь тодорхой болж, Авилио 3 гэж бодоод байсан нь яг үнэндээ 4 болж дараад үлдсэн нэг хүнийг хайж эхэлдэг. Неро Авилио хоёр явсаар Барберо гэх Нерогийн баруун гар дээр ирж, хажууд нь Мафадор гуйрнээ архийн зогсох Кортио байдаг. Кортио Авилиог ер нь яах гээд байгааг мэднэ. Тэгээд хурдан атгаалаад өшөөг авчил та. Тэгээд хурдан харьяа гэхэд Авилио итгэлийн авч байгаад өөрсдөнгөөр нь алуулахаа шийдсэн байдаг. Оройн нь Неро Венетигийн харш руу буцахад түүнийг ямар нэгэн аюулт байгааг үнэнч албатна хэлж албатаа аврах гэж байгаад буудулчнаа. Удалгүй хинэн юм зүйл хийсэн тодволж өөрийнх нь дүү Фред хийсэн байдаг. Ягаад гэснийг асуухад Орко гэр бүлтэй эвлэрэх ганцхан нөхцөл нь ахын аим штэ. Тийм болохоор л хийс. Ах л өөрөө Фангог алчи гэдэгсэн штэ. Хохно. Гэж сууж байдаг. Шархсан үнэн Нерогийн чухал хүн хүчээр шөнө нь Авилио Кортио хоёр хамт завин дээр сууж Фанготой уулздаг. Ирсэн шалтгаан нь Венети бас Оркогийнх нь Нерог хөөж байгаа болохоор бид нарыг нууж оронд нь Оркогийн эзнийг нь аваад ирээ. Тэрэнд юу вэ нүү дураараа бол гэснээр тохиролцоонд хүрч тэрийгэ Кортиогоор дамжуулж Нерод хэлдэг. Неро ч ихэндээ итгэхгүй штэ. Гэхдээ Авилио чамайг найзаагаа нүдэн дээр өвхөл хүн биш гэсэндээ гэснээр одоо нэг тохиролцоонд хүрээд очдөг байхгүй юу? Авилио Неро хоёр Оркогийн байран дээр ирж дотогшоо орж эзэнтэй хамт хооллолдог. Хооллож байхдаа арх өгтөл тэрийг нуухгүй асгаад оронд нь Кортиогийн хийж өгсөн архийг нь эргүүлээд өөрт нь амсуулахад их л гоё санагдсан юм шиг байлээ. Шууд л одоо бүгдийг нь авах гад үйлдвэрлэнд явдаг байхгүй юу? Яг үйлдвэрч бишлээ агуулгах руу те. Тэр агуулгах дээр нь очоод дотор нь арх хогоороо байгаа хамт уяа гэхэд мань ашир эхлээд туслахуудаа оруулж гадаа Авилиог үлдээгээ дотогш ордог. Авилиогийн зорилго нь бол тодорхой гэр бүлийн алсан хүмүүсээс өшөөг авах штэ. Тэгээд Оркогийн боссыг надтай хамтрах уу гэд өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлдэг. Торгонуудыг буудаж нэг нэгээр нь шалгаж байтал Авилио Неро руу буудуулгаад ингээд үхгээд шууд буудчихдаг. Оркогийн босон жонгорсоор дөнгөж сая чи аавынхаа өшөөг авчихлаа штэ. Тэмдэглэг ёстой. Тэр нь арх нь одоо яаж зүгээр ах вэ те нойр нэмтэй арх ууснаас болоод тухайлдчихдаг. Сэрэхэд Фанго Неро Авилио гурав өгтөж тохиролцсон ёсоор болдог. Неро гүхээгүүд гайхчихвэл зүгээр жүжиг. Фанго оройн нь Оркогийн хүмүүсийг дуудаж шинэ эзэн болох өөрийнхөө хоолыг идүүлдэг. Дараа нь нөгөө хурмаа яжсэн гарч нь Фред чи Нерог алахгүй л бол энэ гэр бүл чинь сүрлээ штэ. Чи бол энэ гэр бүлийн цорын газаварлын от гэж солиороод нэг юм үлдээ гэд явдаг. Удалгүй гэрт нь Нероч ирж Фред ч нүрээ өгөхгүй байжгаад гинтл чи багаасаа хүссэн зүйлээ хийжсэн болохоор л одоо ийм болсон намайг гिचүүл тоогоод гэд гошоноод эхлэхэд Неро чи бол энэ заллуугийн хүүхэлтэй гэд шууд хэлцдэг. Тэгээл одоо хэрүүл балан бүлэн голон галан гэд. Тэгээд одоо нэг үнэн хатуу гэдгийн жишээ байхгүй. Чамайг ална мална гэд томроод ангууд их чин шууд алгадаад авдаг. Их чинь бол гэр бүл гэж дотроо хагаралдаж олохгүй гэрийнхэндээ итгэхгүй бол өөр хиндэ итгэх юм бэ гэдэг ч энэ тэрсэн хоёр юм л одоо би заавал бинийгээ алж байж л одоо энэ гэр бүл нь үлдэнэ гэж солиороод байдаг байхгүй. Неро бас ах юм байна гэсэндээ маргааш дахиад уулзаж ярилцъя гэд гэрээс нь гараад маргааш нь нөгөө ихчийнхэн найз залуу нэрцэн гаднаас хаалга төгшөж Авилио түүнд цэцэг өгдөг. Цэцэгнийхээ дээр нэгэн жижиг цаасан дээр юм бичсэн. Тэрийг нь найз залуу нь анзаардаггүй буумаага кармалал байж хахад нь будчихдаг. Энэ нүхдэг залуу ахыг нь алах гээд байсан болохоор Авилио цаасан дээрээ тэрийг нь бичээд алуулчиж байгаа юм байлаа л дээ. Нероч Фредтэй ярилцах гэж үзтэл хил амаараа очроо олохгүй нэ гэд ярихаар нь Авилио хийлтэй гэд бөөлдөгээд гардаг. Төрүүлж гохоо дарсан ч чааваас нөгөө бүн сумгүй нэг үгээр бол яаж ч байсан 100% Нерогийн талд ашигтай байхгүй юу? Дараа өдөр нь нэг өндөр эрх мэдэлтэй хүн өөрийн доор нэгэн ажилтныг авч байгааг зарлаад энэ хүний зорилго нь хотоор тарахад байгаа архины үнээр бас хуулийг чангалж тэр дундаа мафиудыг бүр устгах гэдэг зорилготойгоо нэлээд хурц зүйл хэлдэг. Тэрийг нь Неро сонсцсон Авилио Кортио хоёроор хөөхөн айлгаад явуулчих гэд мөнгө өгдөг.
Гэхдээ тэр ах бол яг хил заамандаа үрээд та нар шиг балиар юмнууд ингэж намайг ялгаж чадахгүй гэхэд гэр бүлийг чинь 50 байлгахгүй л байх шүү гэд яваад өгдөг. Кортиоч нэлээд бохимдож өшөө авах хүмүүсээсээ л өшөөг аавал та чи гэмгүй хүмүүсийг ягаад оролцуулаад байгаа гэхэд Авелио мөнгө гарган чи их сургууль сурмаар байна гэсэн мэдтэй энийг аваад одоо яв гэхэд чи намайг энэ зүйл рүү уруу татаж оруулаа үсттэй гэд маргалтаа дамждаг. Мафийнхнаар оролцсон хүнийг яаж зүгээр байлгах уу? Машиныг нь дэлбэлж удлах уу тэр хүн ч бууж өгснөөр шинэ хууль гаргааргүй болцдог. Гэртээрч намайг тэнд явж байгааг та нараас өөр хүн мэдэх аргагүй нэг нь урагчиж тэр урагчдыг хайж ол гэд бөө юм болж идэг. Оройн нь Фанго Кортиог дуудаж одоо чи хэрэггүй амьд байгаа дээр нүднээс далтар энтри гэж явах гэж байтал Фанго Нерод хин урагч гэдгийг хэлдэм үү гэснээр шууд залгацдаг. Мэдээж мафийнхнаас орвол өгөх нь тодорхой. Тэрийгэч мэдэн сандар сүүлийн арга болох Фангог ярахаас өмнө устгадаг. Нөгөө нэг түрүүний урагч гэдээс өмнө одоо энэ Кортио байхгүй. Кортиогч бодлого мэдээд Авелиогч сэжиглэж өрөөндөө сууж байтал нэг нь одоо энэ мангар хөөрхөн дөр заяа. Ирснээ чи Кортиог энэ зүйлд хутгачхаад одоо орхиж явах ийм найз гэж байх уу гэд айгүй хөөрх юм ярьдаг байхгүй. Оройч болж буун дуу гарахтай зэрэгцэн Кортио зүхтаж бүх хүмүүс Кортиог хайдаг. Удалгүй нэг дугаараас Авелиороо Кортио залгаж маргааш чи нэрэг алахгүй бол би өхөн надтай хамт чамд захиа өгсөн хүн байна гэдээ тасалцдаг. Маргааш нь Авелиогийн жинхэнэ дайсан болох Нерогийн аав дээр ирж аав нь болох Винсент тухай суудлаа өөрийнхүүдээ өвлүүлж байгаагаа хэлснээр Венети гэр бүлийн шин толгойлогчоор Неро болдог. Оройн нь Кортиог барьсан хүн дээр ирж төрөний Нерог алуулахыг хүссэн хүн нь Нерогийн ахын заяа. Авелиоч тэрийг нь мэдсэн болохоор Нерог алахын тулд би танд хэрэгтэй. Тиймээс тохиролцоо хийе. Үгүй гэвэл над руу битсэн захиагч Нерод уншуулах надаас өөр хүн байгаа шүү гэж тохиролцоо хийж оронд нь Кортиог нутаг буцаахаар болдог. Хамтдаа анх байсан газартаа цуг Авелиогийн хуучин байранд ирж идэж унтаж удалгүй Авелио буцлаа дараа эргэж ирнэ гэд яваад өгдөг. Эндээс явахдаа төр хугацаанд ганцаараа явна гэж хэлээд ирсэн юм байлээ. Хэрэг хуучрахгүй гэдгийн адилаар Авелиог сэжиглэж байтал удалгүй гаднаас Кортио ороод ирдэг. Эднэр бүгд Кортио Авелио хоёрыг найзууд болохоор хамт уурсан гэж сэрдээд байгаа юм байна лээ. Кортиогийн хамтарсан шалтгаан нь чааваас Нерог алчвал Авелиогийн энэ амьдрал дуусаад өөр амьдралаар амьдрж эхэлнэ гэж бодоод орвсон юм байна лээ. Кортио энд ирсэн шалтгаан нь бас л Авелиог хамгаалахаар Нероч тийм удаан хамт байсан үнийгээ сэрдмээргүй байгаа болохоор Авелиод буу өгöd гардаг. Кортиоч тэрийг нь олиход намайг буудвал чамайг дахиж зэрдэхгүй байхаа гэж шууд бууд гэсээр байгаад буудуулцдаг. За тэгээд хоёр мафийн толгойнууд уулзаж хамт театр орохоор болдог. Оройн нь Нерогийн аавынх нь бие нулан муцаар нөгөө талд хамгийн сайнаа заалтсан Авелио Кортиогийн дүрийг төсөөлөд өглөөж болж театрт орсны дараа алга гарах нь тодорхой. Харуул хамгаалтууд их чарагдаж өөрийнхөө талын хүн болох Венетигийн арын хүмүүсийг алж байтал тэрийг нь Барберо харжаад доор зэрлүү аваачаад яагаад орсон талаар яриулах гэж үзээд нэг захиаг халааснаас нь олдог. Тэрэн дээр Авелиогийн гэр бүлийг алсан хүмүүсийн нэр байхаас гадна Барберо шууд Нерогийн ахыг дуудаад иргээд нэг хүн явуулдаг. Агч ганцаараа очихын тулд Нерог дууд гэд нэг туслахыг явуулцдаг. Очоод шууд л Барберог алцдаг. Неро ирэхэд ах нь түнд захиа өгөн уншуулж харин нөгөө талд Авелио аль хэдийн хоёр мафийн толгойнууд дээр очсон. Энэ хоёр ч онгойлгохгүйгээд байсан ч хүүгийн чинь баруун гар юм чинь зүгээр дээ гэд онгойлгочдөг. Неро бас Авелио хоёр уулзаад Авелио хэрийг нь Нерогийн аавыг нь будаагүй штэ. Тийм болохоор Неро тэр хоёр хамт далайн яриг явахаар болоод далайн яриг харъя гэж явсаар оройн нь галын дэргэд олон зүйл ярилцдаг. Хүнд болгонд л асуудал байдаг гэдгийн адилаар Авелиоч Кортиог эндээ уруу татаж ороосондоо харамсаад чи намайг тэр өдөр буудаад алчихгүй яасан юм бэ? Тэгсэн бол би аль хэдийн гоё одоо амар амгалан болчих байсан гэд уйлдаг. Зорьсон газраа ирээд хамт явж байтал Неро Авелиог урдаа гаргаж агаад буудчихдаг. Буцаж явахдаа хамтдаа хоолгоо болсон үедээ идэж байсан жимсээ 50 явсаар өндөрлөдгөө. За энэ 91 өдөр гэх аним нь Өшөө авалтын талаар харуулсан аним. Тэгээд нэг үдцэн байхад дахиж нэхийг үзэж байхааргүй 12 ангитай аним бас Америкт 1920-ад оны үедээр үндэслэгдсэн. Тэр үед арх согтуур болохондаг хориглож байсан болохоор мафийн бүлэглэлүүд нууцаар арх намайлцах болсон нь энэ анимд үндсэн үйл явдлын суурь нь болдог. Тэгээд дуусч наалгцсан бол лайк дараарай, subscribe дараарай. Баяртай.